За оройн минь өнөө маргааштай нэг жоохон дулаараа тэгээд ахаа бороо орох юм шиг байна. Түү 5-6 хоног бороотой авах шиг байна. За маргааш ажилтай. Маргааш нэг өдөр хоёр бариад госоо цаг авахгүй шууд ирнэ. Ер нь бол үзүүлэгч байгаа усууд цаг авахгүйгээр 12-оос 4-ийн хооронд манай ажил дээр шууд ирнэ. Манай 3 гадаа агаарч явна. Манай 3 гадаа агарлаад би гармааргүй санаатай гэртээ байж гинөө. Тэгээ хаяа ч гэсэн бас нэг чих амрыг гээд. Бас нэг хаяа бас нэг гэртээ ганцаараа байх чинь бас нэг кайфтай шүү дээ. Тэр чих амрах гэж. Тэгингээ бас та иддэг бас жоохон буу олъё гээд. Сүүлийн үед манай гэр бүлийн ойр орчныхан жоохон барцтай байна да. Барцдах юм уу юу гэх юм. Томоохон маань нөхөртөөгөө зог халуун усны шугам сольж исэн юуруу унаад 2 хөлөө хоёулаа ингэ түлээд хоёулаа хөлөө түлээд тэгээд түлхийд өвд хэвдэж байгаа. Тэгээд тэр хоёртой бас нэг тус нэмэр болчих санаатай. Тэгээд өгтөл үр арам юм чинь тэгээд одоо сахиж чадахгүй учраас байсан хэдэн цаас масаа тэгэл өхөөсгөр яах вэ? Тэгээд түлхийг бол одоо үндэ мэдэхгүй юм. Одоо тэр эмчнэр манай Монголын эмчнэр тэгээд өдөр болгон түлэгдсэн барьсан усуудтай уулзч өчрж байгаа юм чинь. Энэ тал дээр мэрэгсэн бах уу? Тэр түлхийд өвдөр ерөөс очиж үзээгүй. Тэгээ сая л нэг хүүхдүүд түлэгдээд тэгээд очлоо. Тэгээд амар их хүмүүс байдаг юм байна. Гото тэгээд улсад байж байгаа ганц түлхийд өвн бол тэр тийм л байдаг баг л та. Энд чинь ганц халуун усан түлэгдсэн биш, галын түлхий мүлэнхий зүсэн зүйлийн түлхийнүүд байдаг баг. Бэлдэж бодлоо. Түлхий төвч нэг хуучин гэмтэл байсны нураагаад тэгээд 7 давхар юм том эмнэлэг барьсан юм байна өө. Тэрийг мэдсэн ч хөө сая хүүхдүүд түлэгдээл очиж мэдлээ. Гадуур зүгээр битүү машины зогсоол мосоол айгүй хэцүү. Тийм газар байдаг юм байна. Тэгээд нэг сонирхолтой юм юу гэхээр эргэлтийн хүмүүс нь шатаар өгсдөг юм байна. Лифт байхгүй. Айгүй сонин шийдэл надад санагдлаа. Тэгээд эргэлтээр очиж байгаа энэ чи янз янзын хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэгээд ягаад тэр эмнэлэг дээр лифт тавиагүй болоо гэж гайхчихлаа. Тэгээ энэ томчуудын түлэнхий нь бүр 7 давхарт байдаг юм байна. Тэгээд хүүхдийн түлэнхий нь 6 давхарт. Тэгээд 6-7 давхарлуу тэр эргэлтийн хүмүүс нь шатаар өгсөж явдаг юм байна. Тэгэхээр ч одоо энэ хүүхдүүдэд эргэж байгаа хөгшин настай усууд мосоод одоо мань мэднэчтэй үрч матсаргаад гард юм аваад аав ээж тэр настай хүмүүс яаж тэр хоол унд цагаан хоолоо
цай хоол ундаа барьчаад тэр 7-8 давхар руу авирах юм байгаа юм бүүмт. Тэгээд имлэг дээрээ нэг лефт тавьчихгүй яасан бол доо гэж тэгж бодогдож ил. Тийм юм болжээ тэгэхэд. Тэгээ сая энэ бүтсэн өдөр уугна пэйжгэнтэйгээ лайв хийдэг тийм цаг байгаа тэгээд нэг тийм мэдээ сонсчоо тэгээ нааш чашаа яагаад. Тэгээ нэг үе бодвол анхныхаа бодвол хүүхдүүдийн маань сэтгэл санаанаа докторжоод тэгээд одоо нэгэн тал төлөгдсөн юм чинь одоо тэгээд өвчнөг ард гарна гэдэг тийм сэтгэл зүгэл суулгахыг л бодлоо. Одоо нэгэнт болоод өнгөрсөн юмны араас гаслаад бариад тэгдэг байж ингэдэг байж гээд дэмий хоосон гаслах ч юм уу. Одоо эсвэл биднээсийн эцэг эхийн зүгээс болгоомжгүй тэнэг балаагаар нь дуудаж өвчин дээр нь өвчин зовлон дээр нь зовлон болоод яах вэ? Ер нь одоо тэгээд хүүхдүүдээ хүний ч вэ өөрийн ч вэ ер нь хүүхдүүдээ ингээд бэртсэн гэмтсэн ямар нэгэн осол аваар ахын ч вэ аж ахуй нэгжийн ч вэ автозамын ч вэ ялгаа байхгүй юм осол гэмтлийн дараа хүүхдүүдийнхээ тэр сэтгэл зүг өргөх талаас нь л бас бодож байгаарэ гэж би бас хэлмээр байна. Сэтгэл зүг нь өргөх. Тэгээс очиод ингээд хөөрхий зовчихсан нэгэнт одоо болоод өнгөрсөн тэр гайхамшигын дараа нэг буруудахаал зэмлээл анхааралгүй болгоомжгүй балаа тэнгээр нь дуудаал элдв ааш авир гаргаад тэгээд ах юм буруу штэ. Тэгээ би хүүхдүүдээ бол одоо яах вэ? Арай өөр талаас нь л ярьж байгаа байхгүй нэг монголчуудын нэг юм байдаг штэ. Заахтай нэг барцсан гарлаа да битг шиг. За яах вэ? Одоо тэгээд нэг амьдралд нэг юм. Аливаа нэг муу юмны хажууд бас сайн юм байдгийг заавал байгаа. Муу юмны хажуугаар. Тэгэхээр одоо бас ингээд хоёулаа энэ гэр бүлийн хоёр хүн штэ. Хоёулаа одоо бас ингээд гэмчлээ нэгэн зураач нөгөөх нь маникюр. Хоёулаа их цаг завгүй асуудалтай маш их суудаг, барьдаг, маш их ядардаг, ядаргаанд ордог. Тэгээд нэг талаас хоёр жоохон амраад ав. Өөрийнхөө бие хааг бодохгүй ингээд хоёулаа л одоо ингээд сууж идэг. Мөнгөний араас явж идэг юм хоёр хүн. Одоо нэг талаар бас сайн амраад ав. Өөрсдөө эрүүл мэндэд анхаардаггүй ус сайн тусал мос залхуулаад бие хаад чинь энэ тэнд байж байгаа өрөвслөө мэдэхгүй явж байгаа шүү дээ одоо энэ чинь. Одоо хотод нь ч юм уу, бөөрн ч юм уу, өөр одоо тэр нөхөрч гэрхтэн дээр ч юм уу. Янз янзын газар ингээд энэ залуучууд юм чинь тэр өрөвсөл илэр дулаан байгаа мэдэхгүй л явж байгаа. Тийм учраас өрөвслийн тариа мараа сайн тариулаад нэг мөсөн биеэ сайн имжлээд ганц түлхэнээсээ гадна бас өөрийнхөө бид өөр газар бас байж байгаа өвчин зовлонгоо жоохон багасгаад дээрээс нь сайн унтаад ажил төрөл идэв дулаан бодохгүйгээр хаочч бас нэг хөлн юм. Хөлөөрөө түлэгцсэн. Тэр хөвлийг идсээр ч юм уу одоо өөр нүүр амаараа түлэгцсэн бол яана. Чи хөл чинь бас нэг тэгтээ яг хоёул алхаж чадахгүй юм л. Алхаж чадахгүй ингээд хөлийн тавхан ухаан яатсан тэгээд сахиуртай байгаад байна. Тэгээд одоо яг нэгэнт болцсон юм чи одоо хоёр энийг далиндуудаад нэг сайхан амраад ав хоорондоо бас ярилцаж чадахгүй байгаа. Өдөр чинь нэгэн зураг нөгөөд нь дандаа ажил дээр байгаад байгаа. Нэг гэр бүлийн хоёр хүн бас хоорондоо сайхан ирээдүгээ яриад бариад нэг юм гай дайраал биз даваал гарна штэ. Хүний амьдрал ийм юм олон. Өвчин зовлон, өгөрөл хоосрол янз янзын юм зөндөө. Тийм учраас одоо энэ хамтдаа л дав. Хамтдаа даваад туулаад ард нь гар. Тэгээ хоёр биенээ бас сэтгэлээр сайхан дэмж. Би хүүхдүүдэд тэгж л хэллээ. Би энийгээ сайхан яа. Тэгээд нэг гэр бүлийн улсууд бас хоорондоо ярих хөөрөх. Бас би энийгээ тодорхой хэмжээгээр бас хайрлах, халамжлах ийм цаг хугацаа бас гарлаа. Тэгээ бас одоо ийм амьдралын ийм бэрхшээлийг бас хамтдаа даван туулах ийм бас сэтгэлийн дархлаа сууж байгаа. Цаашдаа олон жил амьдрна. Олон сонин санаанд оромгүй тийм зүйлүүд тохиолдоно. Тэрийг бас хамтдаа давж чаддаг юм а гэдэг. Энэ бол нэгэн төрлийн бас хичээл сургамж бас тодорхой хэмжээний туршлага.
Хоёулаа хамтдаа бас юу ч бол даван шүү. Даван шүү гэдэг ийм сайхан сургамж болж байгаа шүү гэж. Тэр талаас нь л ярьлаа. Аав нь бол одоо үнэндээ чадахгүй байна. Яхаа мэдэхгүй л энэ. Одоо төвлөнгөж юу хэрэгтэй байдгийг. Уг нь бол техникийн Украинад нь бас шавчдаг байсан. Одоо тэгээд энэ эмнэлгийн орчинд тэгээд Украинад нь бас бариад яваад байлтай нь биш. Чи эмнэлгийнхээ эмгэлхийн ням бактери халдвар янз янзын юм талаасаа бодно. Тийм учраас одоо аав нь бол одоо уламжлалын ганц нэг мэднэ үхээс яг энэ ангаахын талаас яаж эмчилдэг тийм бол мэдэхгүй байна. Одоо мэдэхгүй юм чи яах вэ? Би одоо хүний ясал янзлдгүй үхээс тийм нарийн ширийг мэдэхгүй шүү дээ. Тэгж л хэллээ. Тэгээд энэний үүднээс бас би дээр нэг ярьж байгаад орхисон сэдвээ өргөжлүүлэх гээд байж байна. Би бас нэг хэд хоногийн өмнө лайв хийж байгаа. Тэгээд лайв тасраад яачихсан. Тэгээд энэ залуу нас хүний залуу нас тийм сайхан зүйл үү гэж энэ сэдвээр ярих гэж байгаа. Яг го залуу насыг бид бүгдээрээ л тууллаа. Бид бүгдээрээ л өөр өөрсдийнхөө хувь тавилангийн хэмжээнд өөр өөрсдийн залуу насаа туулцгаалаа. Миний залуу нас бусдын залуу насаас шал өөр байгаа шүү дээ. Хүмүүлний залуу насаар давтагдахгүй. Гэхдээ ер нь дийлэнхийн ингээд ажиглахад, дэлхийн ингээд анзаархад хүн ер нь энэ амьдралд нэг удаа амьдрах л ер нь хангалттай. Ганц удаа амьдрах л хангалттай гэж би одоо ингээд бодож байгаа. Одоо би бас нэг үе одоо бас олон хүмүүсийн хэлдгээр өвөө болж байна. Энийг шижгийн өвгөн гэдэг нэрэндээ зохихоор болж. Сайн нэг юуны гитарчин өөжгийн юугийн бичвэрийг бас уншиж суулаа. Сарагийн тоглолтын дээр очиж байгаа сараа жоохон гомдсон тийм юм дээр. Гэхдээ би тэр сараа өөжгөө хоёрын асуудлыг ярих гаагүй. Өөжгээ бас нэг өөрийгөө би бас нэг өтөлсөн хөгшөрсөн өвгөн болсон гэтэргээд өөр дээрээ тэгж ярьж илээ. Тэгээд би өөжгийг бас нэг юм цаг хугацааны энэ жам ясны зөвлөлд бас нэг эвлэрч байгаа болоо та гэж. Би бас тодорхой хэмжээс эвлэрч байгаа. Одоо миний банд нарыг ч гэсэн зарим улсууд мэдж байгаа мөртлөө эцэг нь энэ хүн шүү дээ гэдгийг мэдж байгаа мөртлөө ачаа тэрж байгаа юу, зээгээ тэрж байгаа юм уу, тийм юм уу гэсэн юм юу гэдэг магтаал доторх доромжлол над руу бичдэг юм л да. Тэгээ би тэрийг тоохооч байсан. Ер нь гэхдээ хөгшин хүн муухай, залуу хүн сайхан гэсэн үг ерөөсөө биш. Би энэний тухай ярих гэж байгаа. Хөгшин хүн хөгшөрчлэр их муухай байдаг. Залуу байхдаа хүн их сайхан байдаг гэдэг бол энэ бол маш том эндүрл. Амар том эндүрл шүү. Яг үннийг хэлэхэд би яг өдий насандаа одоо ингээд 50 гарч байгаа энэ насандаа би маш дуртай. Миний одоо яг энэ цаг хугацаа бол надад маш их таалагдж байгаа. Би олон юмыг мэддэг болч. Олон амьдралын хэцүү залуу байхад хэцүү бэрх гэж исэн ойлгохгүй, мэдэхгүй байсан маш олон зүйлийн учир начрыг ойлгодог болчих. Дээрээс нь яаж амьдрахаа мэддэг болчих. Ямар хүнтэй уулзах вэ, ямар тань уулзахгүй вэ гэдгийг бас ойлгодог болчих. Хэн надад тохирох вэ, хэн надад тохирохгүй вэ? Хэн таалагдах вэ, хэн таалагдах шаардлагагүй вэ гэж. Хэнтэй харьцах вэ, хэнтэй харьцахгүй бүр анханасаа танилцахгүй байх вэ гэж. Би бүх энэ амьдралын энэ бодлонтой хэцүү энэ бэрх зүйлүүдийг баг ч гэсэн хэмжээгээр ухаардаг болчих. Залуу наснд бол энийг ойлгодгүй байсан. Намайг магадгүй юу гэдгийг ахаад залуу болох уу энэ төр гэсэн асуулт байж ивэл би юу ч бодохгүй үгүй гэж хэлнэ. Үгүй. Би ахаад хизээс залуу болмооргүй гэж. Залуу нас их хэцүү нас. Залуу нас бол тийм хүн хүсэж байх нас биш. Бид залуу байхдаа тэрийг мэддэггүй. Онцлог нь бид өөрсдөө залуу байхдаа тэр залуу насны хэцүү бэрхийг ойлгохгүй, мэддэггүй. Одоо олон залуучууд явж л байна. Мэдээж эн чинь тэгэл амьдрал юм чинь залуу хөгшин холилдол байгаа. Олон залуучууд одоо энэ залуу насны чимэг мэмэг энэ төр идэргээл залуу насаараа гойж ийн барьж ийн идэргээл. Хүний залуу нас тийм гоё нас уу?
Би бол үгүй гэж хэлнэ. За зэнийг жоохон өндөрлчихмөр. Манай эдийг орж иртэл, орлын чарлаанаа орж иртэл нэг жоохон та эдтэйгээ буу олчихъя л гэд байж. Манай орлын чарлааны айрам гэж нэг айхтар амьд байна шүү дээ. Яг нь бид нар нөгөө зүсний сайхан биений сайхныг залуу насны гоё л гэж ойлгоод байгаа. Яг үү тэ. Гоо сайхан залуусаа харагдах байдлаасаа тийм байх л да. Гэхдээ ер нь хүний залуу нас бол амар хэцүү. Бусад амьтны залуу нас бол ямар байдгийг бол би яаж мэдгүй амьтан байж үтсэн биш. А хүний залуу нас бол аягүй хэцүү. Зарим ус залуу насыг жаргалтайгаар бодож байгаа бох. Биднээсийн бодол санаа, биднээсийн ухаан, мэдлэг шал өөр шүү дээ. Би бол надаас өөр хүмүүс бол миний бодол оюун ухааныг ойлгохгүй шүү дээ. Миний бодлоор бол миний залуу нас, ер нь хүний залуу нас амар хэцүү нас. Миний гуйлагчин шиг залуу нас гэж би ярих дуртай. Энэ эд материалын ч юм уу, үгүй дутуугийн тийм зүйл биш юм. Энэ бид нар энэ амьдралд яг л залуу наснда яг л гуйлагчин шиг амьдэрдэг. Яг гуйлагчин шиг. Юу ч мэдэхгүй. Юу ч мэдэхгүй. Одоо нэг 20 ч юм уу 25 залуу байлаа гэж бодоход бид юу ч мэддэг байхгүй юу. Яг одоо ингээд нэг сошиал дээр ч юм уу нэг хэдэн орны амьдрал ч юм уу те хувцсгунар ч юм уу эсвэл нэг ихтэй сургуульд хэдэн багш нарын тэр цагаар заасан нэг хэдэн юмнуудыг мэдчлээ гэж ойлгож магадгүй. Гэхдээ тэр маань бол энэ агуу амьдралын хажууд бол тэр бол нэрэ шүлсний төдийл юм. Хайсан шүлсний дайнил юм байхгүй юу. Тийм л мэдлэг. Бид залуу байжтай надад хэн тохирох вэ гэдгээ мэддэг байсан бол хичнээн амар амгалан сайн сайхан нөгөө хүсэж байгаа аз жаргал маань бидэд их ойртож ирэх байсан. Даанч бид нар ямар хүн надад тохирох вэ гэдгээ огт мэддэггүй. Огт мэддэггүй. Огт мэддэггүй тэр тархин дээр хайр дурлаж ярьдаг. Ер нь ихэнх гэр бүлүүдийн тэр залуудаа ханилж суусан гэр бүлүүдийн энэ яриа хөөрөө одоо би ч олонтой харьцдаг хүн яриа хөөрөг ингээд сонсож байгаад нэг тийм бүх юмд бууж өгөөд эвлэрсэн тийм шинж байдаг. Бүх юмдаа бууж өгдөг. Тэгээд тэрнтэйгээ эвлэрдэг. Хувь заяантайгаа эвлэрдэг гэсэн. Одоо үүнээс өөр одоо яах вэ гэдэг юм. Олон өөрийнхөө хүссэн, сонирхсон одоо юу гэдэг зорьсон тийм бүх юмнуудыг үгүйсгэж одоо өөртөө очсон тэр хүний хүлээн зөвшөөрдөг. Ёстой байгаагаар нь хайрлна гэдэг шиг. Уг нь биднээсээ яг чин сэтгэл бол аливаа нэгэн хүнийг байгаагаар нь хайрлах биш. Бид нар өөрсдөө тэгж хүчлэх биш. Бид өөртөө тохирсон тэр хүнтэйгээ аз жаргалтай амьдрах бол хамгийн зөв юм байна. Тэрнээс биш арх удаг хүний байгаагаар нь хайрлах, авир муутай хүний байгаагаар нь хайрлах ч юм уу те арчаагүй дөрөө ажилгүй залхуу хүнийг байгаагаар нь хайрлах гэдэг бол учир дутагдaltaй зүйл. Бид өөрсдөө тэгж шийтгэж болохгүй шүү дээ. Энд чинь энэ амьдралын шийтгэл сайн дураараа өөрсдөө шийтгэж байгаа бүхэл амьдралаараа өөрийгөө ялалж өөрийгөө зовоож амьдарч байгаа нэг хэлбэр байхгүй юу. Уг нь бол бид нар яг л өөртөө таарсан хүсэл сонирхол зориг ирмэлзэл дээрэс нь харьцаа хандлага таарсан хүнтэйгээ амьдрчул жаргалтай болчих гээд байгаа. Энэ байгаар нь хайрна гэдэг үг бол нэг талаараа бол бас эвгүй үг шүү. Энэ муухай үг. Бид муу хүнтэй муухай амьдралыг төвчж амьдрахыг хинч хүсэхгүй шүү дээ. Муу хүнтэй муухай амьдралыг бүхий л амьдралаараа төвчж амьдрахыг хинч хүсэхгүй. Тэгэхдээ бид нэр залуу наснд бид энийг мэддэггүй. Залуу насны биднээсийн тэр амьдралын тухай мөрөөдөл бол кино шиг. Нэг кино ингээ бэлэн найруулсан киног эхнээс нь аваад дуустал үзэх бол амархан шүү дээ.
амьдрал тэр зохиолын дагуу найруулсан байгаа киног үзэхэд за тэгээд нэг бодлонтой салж нийлээл буу юм болоод өвдөж хавдаач ч юм уу хадмууд нь хэрэлдэж уралдаал тэгээд сүүл дээр олон хүүхдтэй болоод амар сайхан жаргал өөрсдөө хөтлөөл хүүхдүүд нь жаргалтайгаар тэр кино төгсчиж болно шүү дээ. Энэ бол кино юм. Тэгтээ хүний амьдрал кино биш юм. Бид залуу байхдаа учир нь олдохгүй хайрынхаа төлөө яах гэж яваад ягаагач мэдхгүйгээр тэрийгэ дурлал гүн гүнзгий хайр гэж хөөцөлдөг. Магадгүй тэр хүнтэйгээ 20 жилийн дараах өөрийнхөө амьдралыг харуул яах гэж бид тэр залуу наснда тэгж хичээж хийсэн болоо. Яах гэж тэр ааш нь олдохгүй хадмын царайг царайчилж таалагдах гэж өөрийгөө хүчилж янз янзаар жүжиглэж исэн бол доо гэж өөрийгөө зөвхөх бах. Залуу байхад бид нар тэрийг мэддэггүй. Залуу байхад бид нар зүсний сайхан, өнгөний сайханд хуурдагддаг. Нөгөө залуу насны магтаал шиг. Өндөр нуруутай, өтгөн хөмсгтэй ч юм уу. Давхраатай алдарнуудтай, чилгэр нуруутай, гой хөлтэй эдэргээд, гой арьстай эдэргээд маш олон ийм селфи шиг бид нар селфигээ яаж авах болдгоо яг тэрэн шигээ тийм дүр төрхийг тийм хүндийг хажуудаа байлгах хамт амьдрах гоё юм шиг тэгжил төсөөлдөг. Ер нь гоё хүнтэй амьдрал гоё гэсэн ийм бодолд залуу хүнд л байдаг. Гоё хүнтэй амьдрал гоё гэж. Ер нь ямар ч хүний гадаад үзэмжнээ шал өөр дүр төрх дотор нь байж идэг. Ямар ч хүний царайшгүй сайхан хүн байхгүй. Ер нь царайшгүй сайхан хүн байдаг шүү. Бидний ингээд царай зүсийг хараад анх бидний сэтгэл буусан тэр оноо. За 1-5 хүртэлх оноо бай гэж бодъё. За царайнаас 5-ын тоог заагаал 5 оноотой байж байгаад дотор хүн нь тэр 5-6 жилийн дараа гарч ирэх магадгүй 10-20 жилийн дараа гарч ирэх тэр дотор хүний оноо бол бүр тэг байж ч магадгүй. Бид хинтээ амьдарч байгаа вэ гэдгийг учир зүгөө олох гэсээр байтал биднээс энэ цаг хугацаа нас зүс бүх юмд гунтцсан байдаг. Энэ харамсалтай зүйл шүү. Бид энэ том алдаануудыг залуу наснд л хийдэг. Би энийг ойлгох гэсээр байтал, би энийг уучлж өршөөсөөр байтал, би энийг засаж залруулах гэсээр байтал 20-30 жил өнгөрчдөг. Хүүхдүүд томорчдөг. Тэгээд нөгөө хүрдсэн твчих хадгалаад бас нэг өвчин зовлон ирэхэд яах вэ? Өтөлж ядрахад яах вэ гэд хүний хань хийх гээд тэгээд хүний амьдралын энэ ганц заяаг дуусгаж байгаа юм да. Тэгэхээр залуу наснд энэ том алдаануудыг хийдэг. Дээрээс нь мөнгө төгрөгийн гачлан зовлон. Мөнгөтэй хүнийг царайчлах, аргадах, зарим нэгэн хүчирхийлэлд өртөх, хил албан байгууллагын одоо юу гэдгийг захиргаадах, зандрах, тушаах юм уу, тийм хүчирхийлж юм уу, бэлгийн хүчирхийлж юм уу, өөр ямар нэгэн байдлын албан тушаалын хүчирхийлэлд залуучуудыг хүртдэг. Яагаад вэ? Тэд тийм байх ёстой гэж боддог. Бид залуучуудыг ч гэсэн бас загнажах, зандаржах, зааварлжах, өөрийнхөө байх гэж зүтгэх. Тэр байж байгаа гимгүү бас нэг сайхан амьдрахын хүсэл мөрөөдтэй тэр залуу өөрийнхөө өнгө үзэмжээр, өөрийнхөө хардсан дор, өөрийнхөө тушаал амбицаар тэр залуучуудыг хөдөлгдөг. Энэ маань тэр залуу хүний зоригийг бас өөрийн гэсэн онцлог дүр төрхийг устгадаг. Манай Монголд энэ байдал бол маш их байгаа. Албан байгууллагууд ялангуяа. Энэ төрлийн албанч байж байгаа, маш ихээр байж байгаа. Залуучуудыг гоочилдог. Залуу хүн гүйдэг барьдаг гэсэн тийм утгаар зардаг. Орой гэрт нь хариулахгүй ажлаар дардаг. Арх дарсанд явуулдаг. Ширээний сүгэлд суулгадаг. Уг ярианд орохтой юугаа мэддгийг гэсэн ийм байдлаар. Тэгэхээр залуу хүн бол ийм яг Монголын нөхцөлд ийм гутамшигтай байхгүй юу? Мэдгүй өөр орны залууч яад юм мэдэхгүй. Миний төрөний хэл дээр миний гуйлахч нь залуу нас гэдэг шиг.
Бүх юм гоохгүй байдаг. Аав ээжмэн ч гэсэн биднээсийг залуу байж байгаад айгүй их заа урдаг. Биднээсийг зөнд нь хайчих минь яавдаа гэж бодмоор. Зөнд нь хийсэн бол учраа болоод явна шүү дээ. Тэгээ тэрийг их зөв гэж боддог. Сургаж гин, амьдрал сургаж гин. Бидний үг хэлэхгүйгээр биднээс үгийг сонсохгүйгээр чи хаа хүрэх юм итэр гэж. Тэднээсийн үгээр тэднээсийн зааврaalд явбал тэднэр шиг амьдрна гэсэн бодолтой. Өөртөө нь амьдралыг харахаар тэг хүнээс илүү сайхан амьдрсан уу гэхэд бол юм байхгүй. Өөртөө хоёр биений олоо суусныг ингээ харахаар аав ээж нарыгаа ер нь танд жоохон шудраг байж сурах хэрэгтэй. Би ярин дундар бас хэлчихье. Та нар над чиг альва нэгэн юмд хандахдаа шудраг байж сурах хэрэгтэй. Бид бүгдээрээ л худлаа гойчилдаг. Аав нь илбэрэлтэй, ээж минь өстө ачлалтай энэ тэр эдрэгээд тэнгэрээс унсан бурхан лугаал ярьцгаадаг. Гэхдээ яг чи үннийг ирэхэд олон гэр бүлүүдийн аав ээж нар хоорондоо огт таарахгүй усуд байждаг. Огт таардаггүй. Манай гэр бүлд тийм, манай гэр бүлч тийм байсан. Бусдын гэр бүлийг харахад ч тийм байдаг. Хүсэл сонирхол нь өөр. Ээж нэг хичээгээл энтэй гэр орноо нөгөөд нь татах гадаад аав нэг салаагаал байждаг. Хүүхдүүдээ чайгарж байгаа юм байхгүй. Хүүхдүүдээ байтгаа өөрийгөө чайгарж байгаа юм байхгүй. Олон аав нар тийм шүү дээ. Гоцон рааж бодож байгаа юм байхгүй. Эрүүл мэндэж бодож байгаа юм байхгүй. Нэг их тунгахны хэдэн жил амьдраад нэг ханисан шиг ханилаад амьдрсан шиг амьдрья гэсэн бодолч байхгүй. Арх дарс тамхин толгоогоо мэдүүлчихсэн. Тэгээд авир аашин дийлдэггүй ойлгомжгүй. Тэгэд өөрөө утгагүй тэнэг хүн байж иж утгагүй тэнэг байдлаа үр хүүхдүүд ханилтад тулгадаг. Ууж идэхийгээ эргчлөө мэтэр боддог. Яг тэрний золиосонд нөгөөд ханин хүүхдийн залуунаас хүүхдийн амьдралын сонголт, мэрэгжлийн сонголт бүх юмуд нь өртдөг. Миний гуйлагч нь залуунаас гэдэг шиг. Манай олон гэр бүлүүд хоорондоо зохицохгүй, тохирохгүй тийм усуд хоорондоо суудсан байдаг. Бид тэднээсээ юу гэдэг вэ? Эцэд миний сайхан аав ээж нар аль нэг нь байхгүй болохоор өгүүлээд тах юм, санаад тах юм, тийм байх юм, ийм байх юм. Жаргалтай хүүхэд нас минь гэж бид нар одоо аль юм болгож худлаа ярих юм. Олон хүүхдүүдийн амьдрал тийм жаргалтай байдгүй шүү. Бид хүчрхийл дотор л явдаг. Одоо энэ харьцангуй гайгүй болцсон. Нийгэм төлөвшөөд мэдээлэл их болоод гадаад дотоодын асар их мэдээлэл орж ирээд байгаа учраас бид нар одоо хүүхдийн үхэл, хүүхдийн хүчирхийллийг тоодог болчих. Техникийн үед бол хүүхдийн хүчирхийлэл, үхлийг бол тоодоггүй байсан. Социализмын үед бол би ч 3-4 нөр үзсэн юм шүү дээ. Эмнэлгээр хүүхд үхчил байдаг. Энэ годамж талбай дээр хүүхд гэмтэж бэрчил байдаг хүн тоодоггүйсэн. Хүүхдээс та нэг нүд амын хөхнээс ултлал зодож нүдчил байдаг. Болж гэл байж идэх байсан. Хогчин гэл тэрэнд хүүхэд нь болоогүй байх гэд. Энэ хүүхэд яаж болохгүй байх юм? Хүүхэд чи ямар том хүн үү? Хариуцлага хүлээсэн үү? Ажил албатай юу? Ухаан санаа бие хаан төлөвшсөн үү? Хүүхдийг том хүн шиг боддог. Тэрж болоогүй. Бараг тэр гэмт хэрэгтэн. Тэрийг шийдэж явах хэрэгтэй, зохиж нүдж явах хэрэгтэй. Аав нь зоддог, ээж нь зоддог. Багш нар нь зоддог. Миний гуйлагч нь залуунаас энэ бүхний чинь ардуур өнгөрөөгүй. Энэ бүхний чинь дундуур нь өнгөрсөн. Би залуунасыг тийм гоё гэж хэлэх үү? Үгүй, залуунаас тийм гоё биш. Ааш авир нь олддгоо нэг охинд дурлцгаад яг юунд нь дурлсан бэ гэдгээ өөрөө ч ойлгодгүй. Бидний залуунаас хүний яг юунд нь дурлах вэ, юуг нь хайрлах вэ гэдгийг ч мэддэггүй. Хүмүүс одоо ярьдаг шүү дээ. Хүн өөрт байхгүй зүйлдээ. Юу гэдэг нь онгор нүдтэй бол нэг давхраатай нүдтэй ч юм уу. Намхан нуруутай болон өндөр нуруутай. Эсвэл одоо юу гэдгийг насан туршдаа төрөхөөс авахгүйлаад том болтлоо аавыгаа харсан болохоор аавтайгаа адилхан хүнтэй суух гээд идэх чийдэг гэх шиг янз янзаар яадаг. Бид яг ханы сонголтоо яг яаж хийсэн бэ гэдгийг ойлгодоггүй. Одоо үнсээ амнаас сонсож байгаа төлөвлөвшин даруухан үгэнд оромтгойч гэдэг юм уу, арх тамхи хэрэглэдэг үуч гэдэг юм уу, нэг ийм сонин нэг ийм одоо энэ ч одоо юу гэх юм? Энэ одоо хүний тодорхойлолт уу? Бид нар өөрсдөө төлөв төвшин хүн гэж ямар хүнийг хилдэг вэ гэдгийг залуучууд бид нар өөрсдөө ойлгохгүй шүү дээ.
залуу байж байгаад хүн төлөв төвшин өнгөж нэг нам дуутай зөөлөн ярьдаг удаа хөдөлгөөтэй үнийг хэлдэг юм уу? Төлөвсөн өнгөж ер нь ямар хүний хэлдэг вэ гэдгийг ч бид нар мэдэхгүй шүү дээ. Төлөвсөн өнгө гэхэлэр одоо юу гэдэг нь жоохон үс ахлан буурчихсан жоохон том хүд гидстэй нэг удаан хөдөлгөөтэй зөөлөн дуутай нэг хаяа нэг ухаалаг юм ярьдаг тийм хүнийг төлөвсөн өнгө гэж хэлэх үү? Бид хүн гэж хинбэ гэдгийг мэдэхгүй байж бид нар дурлалыг эхлүүлдэг. Хайрыг эхлүүлдэг. Дахин хэлбэл бид нар яг тэр охины юунд нь болсон бэ гэдгээ ойлгодгоо. Миний залуу насны дурлалаа би одоо хүртэл ойлгодгоо шүү дээ. Би залуу насныхаа дурлалыг одоо хүртэл би ойлгодгоо. Би яг юунд нь болцсон болоо гэж. Тэр залуугийн тэр 20 настай байх үеийн тэр охин 40 настай байх үеийн тэр хүүхэн хоёр бол өстой өдөр шөнө шиг ялгаатай. Гэхдээ тэр хөгшрөө тийм болчихсон гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Үгүй. Би тэр өнгө зүсний ялгааг яриаггүй шүү дээ. Өнгө зүсний ялгаа биш. Энэ үзэл бодлын ялгаа. Энэ амьдралын хэм маягийн ялгааг яриад шүү дээ. Мэдээж хүн болгон хөгшрөн шүү дээ. 20-40 наснд ч хүн хөгшрөн өөрчлөгдөн. Гэхдээ би тэрийг яриаг байна. Би одоо энэ хүнийг таниагүй байсан юм биш үү? Юу таниагүй? Би 40 хүрж ич хүнийг таньж шít гэж. 40 хүрж ич. 20 жил би одоо энэ хүний хажууд байсан мөртлөө одоо л таньж шít гэж. Хүн өөрчлөгддөг. Би өөрчлөгдсөн байгаа байхгүй. Миний тэр хүнийг харах өнцөг өөрчлөгдсөн байгаа байхгүй. Ер нь чамтай ханилж байгаа хүн бол өөрчлөгдөөгүй. Тэгээ 20 настай ямар байсан 40 настай ямар ах вэ? Яг хэврэл бага. А чи тэр 20 настайдаа тэр хүнийг үнэлжсэн үнэлэмж чинь өөрчлөгдөж байгаа. 20 настайдаа тэр хүнийг ойлгож исэн тэр ойлгоц чинь чиний тэр 20 настайдаа бяцхан тархинд байжсэн тэр зүйл чинь 40 насны чиний тэр маш их туршлагатай тархинд шал өөрөөр харагдаж байгаа. Чи өөрчлөгдөд байгаа байхгүй. Чи өөрөө өөрчлөгдөд. Тэр хүнийг өөрөөр олж хараад байгаа. Гэхдээ биднээс энэ залуу нас бол аимшигтай тэнэгрэл гинэн дээрэс нь маш харамсалтай ийм сонголтуудын дундуур явдаг ш. Маш харамсалтай сонголтууд. Тэгээ ямар ч айлын нэг хадам ахмад хүнийг одоо нэг хадам айлд нэг бэр болоод очиж байгаа ч юм уу, хүргэн болоод очиж байгаа ч юм уу, тийм улсууд нэг тийм айцтай байдаг шүү дээ. Нэг айцтай. Тэр цаад улсууд нь тэр муу хүн үү, сайн хүн үү, тэр ерөөсө хамаа авахгүйгээр тэр улсуудад хаалгадах гэж арчаагүй царилдаг. Би ч гэсэн арчаагүй царилж явж л байсан. Бас нэг айлын хүргэн болох гэж яах вэ? Нэг ядуу залуу нас минь. Айлын хүргэн болох гэж салганаад очсон. Тэгэл ястаа нэг ажлын гадаа гэр хорооных нь ажил төрлөөс нь туслалцаал. Тэгэл нэг ширээний буланд суугаал, хоол идэхлэр нийдээл. Тэгэл тэр хүмүүс босоод явахлаар дагаж босоол. Хүмүүс унтсаа байна, унтаал. Амар хэцүү. Би өөрийгөө яагаад ингэж хүчилж ийсэн юм болоо. Би яагаад тэдэр таалагдах ёстой байсан юм болоо гэж. Хамгийн гол нь. Би тэр хүмүүсүүдтэй амьдрах гэдэг байгаа юу? Тэдний гэрийн болонд амьдрах гэдэг яасан уу? Би яагаад тэр улсуудад эхлээд заавал таалагдах ёстой вэ? Би яагаад өөрөөрөө байж чадаагүй гэдгийг одоо хүртэл ойлгодгүй. Ингэх ёстой л байсан баг. Маш олон улсууд баг бүгдээрээ тэгж явж байгаа. Хадамдаа таалагдахын тулд гөлөг болж байгаа. Гөлөг болж амьдарч байгаа. Урдаас нь хуц солиоргийг хилчгүүл амьдралгүй болно гэд. Нөгөө агуу сайхан хайр дурлал нурна гэд. Тэгээ бид нар энийг зөв гэж ярьдэн шүү дээ. Энийг зөв гэж. Би энэ чи яг эсрэг юм ярих гэдэг. Бид одоо ингэж би ч гэсэн хүргэнтэй. Миний охин нөхөртэй болсон. Миний том охин. Би яг өөрийнхөө тэр залуу насны тэр гомдол цөхрөл одоо эргүүлэл бодож байгаа тэр новшнуудад тэр хадам нэртэй новшнууд яг гэж би ингэ таалагдчих гэж өөрөө ингэж нохоо шиг байсан бэ гэдгийг би сайн мэддэг байхгүй юу? Сайн мэддэг. Тийм учраас би тэр новшийн хадам болохгүй тулд би хүүхдүүдийн амьдралыг зөмөнд нь орхисон. Зөнд нь орхисон. Миний хүргэн надад хаалгах шаардлага байхгүй. Би тэр хүргэндээ сургах хэрэггүй. Би энэ амьдралыг мэддэг хүн үү?
Би өөрийнхөө амьдралыг мэднөхөөс би хүний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Хэмбгооч мэдэхгүй шүү дээ. Дадаалам ч мэдэхгүй, нар банчин ч мэдэхгүй шүү дээ. Юу н хүний амьдралыг мэддэг хүн энэ түүш нэг ширхэгч байхгүй. Магадгүй бурхан л байдаг бах. Тэрнээс чинь нартын орчинд бага шигээ явж байгаа хүн бол өөрийнхөө амьдралыг мэднэ үү гэхээс хүний амьдралыг хэн ч мэдэхгүй. Бид мэддэг юм шиг цааж хүнээс мөнгө өөрдгүүлэхээс хэн ч мэддэггүй. Тийм учраас би хүүхдүүдийнхээ амьдралыг зөнд нь орхицсан. Би нэг тэнэг хадмууд шиг очиж заавардаж хүн чи ингэж амьдрдгийг, энд нь ороо тавьдгийг, тэгж хоолоос хийдгийг, айлын ихнэр чи ийм байдгийг, айлын нөхөр эр хүн чи ийм байдгийг, эр хүн ийм байвал зүгээр, эм хүн ийм байвал зүгээр. Би тийм тэнэг балаа юм ярихгүй. Тэр хоёр эрийн болж амьдралаа сонгосон. Өөртөө учраа олцгоо. Унат босоод бүх юмудаа хамтдаа туулцгаа. Би таяс юу ч ярихгүй. Би тэр аав ич юм уу мөн. Цагаан сараар над дээр ирж золгоорой. Би тэгж л цагаан сараар хурж ирж золгоорой. Хацраа өмсүүлээрэй. Тэр үедээ ярий гэж бодчихвол яаж амьдарч байгаа яриараа ярихыг хүсэхгүй бол хэрэггүй. Хоорондоо хэрүүл уруул хийгээд асуудал бэрхшээл гаргавал битгий над руу залгаарай гэж. Би тэгж хэлдэг. Битгий залгаарай. Бид хоёрын аль нэгний хэрүүлийн шүүгч болмооргүй. Өөрсдөө учраа олцгоо. Малгай хагарвч, солгон дотроо олгоо хагарвч, тогоон дотроо гэдэг. Тэр өөрсдөө сонгосон. Салах уу нийлэх үү гэдгээ өөрсдөө шийдцгээе. Би дундорч ороод чиний буруу, энэний зөв, миний үг тийм байсан, хүний үг тийм болгочихлоо. Тэр энэ гэж би одоо энэ тэнэг олон улсуудын нэг тэнэг болмооргүй. Тэнэг улсууд олон хүмүүсийн адилхан нэг тэнэг нь бас болмооргүй. Тийм учраас би аав нь яг наад амьдралыг чинь би өөрийнхөө залуу насаар туулж ирсэн. Яг энэ хүнд заадаг, хүнийг доромжилдаг, өөрийнхөө магтдаг, хүнийхийг гутаадаг энэ муухай балиар энэ Монголын одоо ёсон юм уу? Энэ уламжлал юм уу? Дүрмэн юм уу? Ийм заваа ямар чинь миний залуунаас өөрөө явж ирсэн. Тийм учраас би өөрийнхөө тэр зовж ирсэн залуу насныхан алдааг бид хоёртой давтмааргүй. Хоёртой би давтахгүй. Тэр өөрсдөө сонирхлоор амьдцгаа. Ажлаа хийн үү, хийхгүй байх уу? Хамаалал. Хүүхдээ хизээ болох уу? Одоо манай хүн хүүхд гарахгүй л байна. Хүүхдээ болох уу, болохгүй юу, хоёулахнаа амьдрах уу? Би одоо тэгээ ачцээгийн нэхэж мэхэл болоод өстой тэгээ чи ингэ чигээл хүнийг төрүүлэх гээл ч өөрийнхөө авсан ихнэр гэж юмсуудг юм байгаас хаа хамаагүй тэр гэр бүлийн хүүхдийн нэхэл хэдийгээр чиний төрсөн охин төрсөн хүү чинь боловч тэр чинь бас л өөр тусдаа гэр бүл шүү дээ. Чамтай хамаагүй. Монголчууд үг байгаа шүү дээ. Биеийн төрүүлснээс сэтгэлийн төрүүлээг өгчээр. Тэднээс хүүхдтэй болох уу, болохгүй юу? Хүн шиг амьдрах уу, нохоо шиг амьдрах уу? Тэднээс өөрсдөө асуудал шүү дээ. Өөрсдөө л асуудал. Би бол тэгж орхисон. Даанч миний залуу насанд ингээд намайг хайчаагүй юм. Тэрнээс болоод энэ маш олон залуучуудын амьдрал гонигтай төгсгөлтэй байдаг. Ер нь ихэнх салалтууд өөрсдийн шийдвэр гэхээс илүүтэйгээр эцэг эхийн хамаатан садан найз төгтийн ятгадаг синхруулэг зарим хов гүтгэлгээр салж идэг шүү дээ. Ялангуяа эцэг эхчүүд дотроо бүр ээжийн хадам ээжтэр ягаад мөөлөртэй байдгийг. Хадам ээжтэр хүний нийлүүлсгээс илүүтэйгээр гэр бүлийг салгах дээр хамгийн их үүрэг оролтод оролцдог. Тэрийг хүүхдэд хайрлаж ин гэж боддог. Хүүхдэд харьж байгаач хүний амьдралыг сүрүүлж байгаа гэдгийг ойлгодог. Ийм усан тэнэг хадмуудаас болоод маш олон гэр бүлээс салсан байгаа. Дунд нь нөгөөд зээн ачин өнчирж байгаа. Тэрийг өөртөө аваад хийжэн гэж ярьдаг. Бүхэл бүтэн хүний амьдралыг хүүхдийн амьдралыг тоглолцоо дээрээс нь аж зээнэрхээ амьдралыг бас эцэг эхээс нь салгаж тоглох гээд тэрийг зөв гэж бодоод явж идэг. Бид нар өсөх чинь. Бид нар хүн болох чинь. Чи юу гэсэн үг хүүхд чи эцэг эхтэйгээ байх ёстой шүү дээ. Хүүхд чи өөрийн гэсэн гэр орон байх хэрэгтэй шүү дээ. Аав ээж байх ёстой шүү дээ. Чи эмээ өвөгийн гэр бол өөр хүн тусдаа өөр гэр орон шүү дээ. Энд чинь эмээ өвөгийн гэр чинь тэр ач зээнэрийн гэр биш шүү дээ. Ач зээнэрийн аав ээж нь биш шүү дээ. Чи орчин нөхцсөн ч өөр. Чи хүүхд чинь өөрийн төрсөн аавынхаа хажууд л өсөж өндөх ёстой байхгүй юу?
Залуу нас тийм сайхан биш шүү. Залуу наснд хүн олон юмыг туулж ийж, оожж ийж, хаширж ийж баярлах юм ховрдоо. Өмд самс гутланд л баярлдаг баг. Мэдгүй одооны хүүхдүүд нэг машин тэрэг интэл бол юм авдаг баг. Миний залуу наснд нэг өмд хамт гутал хувцсандаа л баярлж явсан нөхөөс өөрийнхөө хувь тавиланд баярлж явсан үе бол байхгүй. Би өөрөө юу хийх ёстой вэ гэдгийг ч мэдэхгүй. Тэнд тийм ажиллагаар лагтан тэнд нь гүйж очдөг. Энд нэг ийм халтур гарлаагтан тэрлүүн ханцуу шамлаад ордог. Олон юмыг чадахгүй мэдэхгүй байдаг. Өөрөөсөө илүү олдсон хүнд атаархдаг. Өөрөөсөө илүү мэддэг хүн төөрөгдөг, тэрийг тэнэг малгуугаар нь дууддаг. Өөрийгөө их мундаг юм шиг ойлгодог. Маш олон залуучууд одоо тийм л байгаа шүү дээ. Одоо ингээд миний пост чи өгсөн бас залхуу өрөөд идэх гэхээс энэ чи хинч бичиж штэ тэргээд. Тэгэл явж идэг залуучууд л байгаа байхгүй юу? Тэгээ ямар ч дууг ч юм уу, би сохооч нь, би дуул чинь, наад муу чи хийн. Дандаа цагаан атаархал, хар атаархал. Янз янзын атаархал болгож цагаан хар. Зарим бүр хорчин, хортой атаархал. Өөрийнх нь үе тэнгийн хүмүүсийн хурим найр хүртэл наад чин тэгсэн, тэрнээс садаад энтэй суусан, тэгсэн ингэсэн гэдэргээл ярьдаг. Дандаа нэг өөрөө нэг цаана гуйлагч байгаа учраас өөрийнх нь амьдрал, өөрийнх нь тарих, өөрийнх нь бүх юм гуйлагч байгаа учраас өөрөөсөө илүү юмыг үзэн яддаг. Үзэн ядалтаар дүүрэн залуу нас. Эргэн тойрноо үзэн яддаг. Эцэст эцгийхээ ч гэсэн үзэн яддаг. Бүх юмны ард гарч ирээд өдийн наснда 50 нас хүрчээд ингээд суужхдаа би баярлдгийг. Би баярлж байна. Одоо яах юм? Одоо би хэнийг царай алдах юм? Хинээс айх юм? Залуу наснд замын цагта тохиход хүртэл айддаг шүү дээ. Өөрийг хэрэг хийгээгүй. Төрмөрөө явж байгаа. Татвар хураамж бүх юмаа төлчихсөн. Тэгсэн мөртлөө залуу наснаас залуу хүмүүс юм болгоноос айдаг байхгүй. Юм болгоноос. Замын цагта тохиход хүртэл айж байгаа шүү дээ. Одоо намайг замын цагта тохиод би тоохгүй. Хажууд нь очиж зогсон. Яасан? Ямар хэрэг болов? Юу нь болохгүй байна уу? Шалах юм байв шалга. Залуу наснд жоохон дарга гэдэг өөрт нь ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй одоо юу гэдгийг энэ дүүргийн ч юм уу, хорооны ч юм уу, одоо юу байдгийг, сургуулийн захирал ч юм уу те. Чи тэр сургууль сураагүй мөртлөө ингээ сургуулийн захирал махирлаас хүртэл айдаг. Залуу нас ийм айцтай, ийм дарамттай, ийм бадаа нас байхгүй. Хүн болгоноос сүрддэг. Одоо намайг хин хийлэхгүй, нохоо хин саах уу гэж чинь одоо би юу нь сайх юм. Одоо би хиний өмнө сөхөрхий. Гоо сайхны өмнө сөхөрөх үү? Энэ олон жилийн хугацаанд энэ олон янзын хүмүүстэй уулзаж, учирч, унтаж, хэвтэж одоо би нэг онгон танкд байсан, шудраг журам байсан гэж худлаа шаахгүй. Миний залуу насн дээр хүүхэн шуухан зодоонуудаа бүгд л байсан. Бүгдээрээ байсан. Тэр нэг мессенж байсан, мэдрэл муутай усууд нь ч байсан. Бүх юмны дундуур туучж ирсэн. Заримд нь гологдож, заримд нь магтуулж, заримд нь үзий ядуул, заримд нь цуснаж, заримтай нь цуснажоо гоожуулж тэгжэл ирсэн. Одоо надад ингэ хүний биенээс гайхаад хөхний сайхан өгзгний томыг гайхна гэж бодож гинүү. Тийм байхгүй. Үнэхээр үзэх юм үзлээ. Энэ яста үнэхээр гайхамшигтай нас. Бид юу ч мэдэхгүй ээжтэй шүтэн бишрэх, хайрлан дурлах, тэр мэдрэмжиндээ тархиа алддаг юм байна. Юу ч мэдэхгүй. Чи хэдий ч юм мэдэхгүй байна. Төдий ч сохроор шүтэн биширч нөгөө сохор дурлал гэдэг шиг нойроо алдаж, дээрэс нь бас мэдрэлээ алдаж ингэж явдаг юм байна. Одоо олон гэр бүлүүд за миний насны ч юм уу. За магадгүй 40 насны ч юм уу. Олон гэр бүлүүд одоо бие бинийгээ ингээд зүгээр дотроо бод. Хажуудаа сууж байгаа хань ижлээ. Би одоо энэ хүний юунд болсон болоо гэж өөрөөсөө асуугаа. Үхтлээ дурлаад, нойроо хасаад, аав ээжтэйгээ хэрэлдээд
Яста та нартай амьдрах юм уу? Би яста тим юм мэдрэгэд босоод гарааг үүжсэн. Одоо чи эргүүлээд ингээ хар. Энэ бусдаас онцгойрох юм тана хань ижил хайр дурлалт чинь байна уугүй юу? Бусдаас онцгойрох. Чи онцгойд гэж дурлсан шүү дээ. Хорвогийн ганц манц өдргөл. Миний амьдралд бас ганц учир мучир. Бид нар залуу насндаа амьдралдаа ганц учрах учрахгүйг бүгдийг мэдчихдэг тий. Ухаан хөтлөө нэг хүнийг хайрлан тэр хүний залуу наснд учирдаг гэдгийг мэддэг тий. Үгүй шүү дээ биднээс хүний ухаан бодол гэдэг энэ 50 60 наснд л орж ирдэг юм байна. Тэр залуу насндууд одоо бид нар тэр амьдралын төгсгөл гэж юу байдгийг хүний ухаарл гэж юу байдгийг юугаач мэдэхгүй байж бид нар насан туршийн хайр маяг ярьдаг үсттэй. Олон хүмүүс одоо энэ хажуудаа байж байгаа хань харахад бол энэ гудамжинд явж байгаа усудаас ямар ч ялгаагүй. Ямар ч ялгаа байхгүй. Танай ажлын газрынхнаас ч ялгаа байхгүй. Онцгойрох юм юу ч байхгүй. Зан авирын хөвч тэр бодол санааны мэрэгжлийн хөвч тэр харилцаа хандлагын хөвч тэр яг гудамжны амт песта дуучсан бол хажууд чинь тэр пестагаа дууссан хүн байж л байгаа. Ямар ч ялгаагүй. Тэнд онцгой юм байна уу? Бид тэр юунд нь дурсан? Тэг ягаад үнчээ сарлаа яваад байгаа? Хүүхдлээ хайрд нэг дандгаа тангараа өргөд байгаа. Тийм онцгой юм байна уу? Бидээс залуу насны сонголт шүү дээ. Шудраггүй хатуу сонсох гэж магадгүй. Гэхдээ би тэр нэлцганаад явах шаардлага байхгүй. Би тэр надад өөр тийм зам байхгүй. Би одоо ястаа нэг хүний залуу насны хань жилдээ өхөн уртай хайрлах тийм юм мэдрэгэд уянгалууд нь штэ. Надад үгийн баялаг нь байна. Хинээс ч илүү уянгалж чадна. Би ч шүлэг өчтдөг юм шүү дээ. Үгийн нөөц бэлэнц зүг надад байна. Гэхдээ би надад тех шаардлага байхгүй. Би үннийг л ярмаар байна. Ер нь олон хүмүүсийн хажууд сууж байгаа тэр хань нэртэй эренчвэ, эмэнчвэ тэр усууд ямар ч онцгойрох юм байдгүй юм. Ямар ч онцгойрох. Гой бас нэг онцгой бас нэг дуулцдаг ч юм уу, бүжгэлдэг ч юм уу, бичдэг ч юм уу, зурдаг ч юм уу, сэтгэдэг ч юм уу. Гоо одоо юу гэдгийг бас нэг адаглаад нэг онцгой тийм мөрөөдөл ч юм уу. Бас нэг хүнд чинь мөрөөдөл байж таа нэг онцгой мөрөөдөл. Адаглаад хямлаа ороод гарыг марыг гэдэг мөрөөдөл ч юм уу те. Тийм ч байдгүй шүү дээ. Олон хүмүүс орох оронтой ойж хаягтай олсноо идээд тэгээ нэг хямдхан болтос хямдхан бодолтойгоо насан туршдаа явчихдгийг. Тэрийг зөв гэж боддгийг. Тэгэд ихэнх усуудын хэлдэг үгүүд элэг бүтэн инх тунх байж болоо гэдгийг. Тэрнээс цааш хэрэггүй гэдгийг. Тэрнээс цааш хэрэггүй. Эрүү сарвал байж болоо. Энээс илүү юм хэрэггүй. Яг тэгвэл тэд нар тэрнээс өөр том мөрөөдөл, том зорилго байдаггүй. Тэр тархинд нь тийм зүйл байхгүй. Том зорилго, том мөрөөдөл тархинд нь байхгүй учраас бид нар нөгөөх бие биенийхээ ярьдаг зүйлүүдийг дочиг давтдгийг. Дочиг. Фэйсбүүк дээр нэг амтан өргөө бол баян өвчгөө бол жаргал гингүүд нь тэрийг бас ингээд гэртээ өргөө бол баян өвчнгөө жаргал шүдэх өөр бус юмар яах вэ? Хүн шиг эдлэх, хүн шиг үзэх, хүн шиг мөрөөдөх тийм юмуд байхгүй. Зүгээр л юм нийтлэг юм. Нэгдүгээр ингэ сургууч шиг юм нийтлэг юм аа бид нар бүгд амьдралын хэв маяг болгочдөг. Хүүхдүүдээ ч гэсэн тийм байхыг шаарддаг. Инженер болчих. Энэ барилгын салбар хөгжиж чинь, зам хөгжиж чинь, инженер болчих. Тэр хүүхэд нь ямар сонирхолтой байна гэдгийг ойлгохгүй. Сонирхогчгүй. Хоолтод байхын төлөө байдаг. Бид нар одоо яг энэ хүмүүний орчинд бид нар хоолтой, байртай байх хангалтгүй шүү. Үнэхээр хангалтгүй. Тэгчлэр болчихно гэж. Тэгвэл чи яг чамшигл болоод байна шүү дээ. Чи яг өөрийнхөө хүүхдүүдийг яг өөр шиг амьдруулах гэдэг юм уу? Миний үеийн насан дээр одоо энэ 40-оос дээш насан дээр амьдарч ирсэн бүх монголчууд, баг бүх монголчууд за энэ хулгайгаа байжсан ч юм уу? Энэ албан тушаал авилгалын эргээр баяжсан энэ улсууд арай өөр л баг л да. Гэхдээ ер нь дийлэх олон монголчууд бол маш өргөдмөр амьдралаар явж ирсэн. Өргөдмөр өлөн зэлмэн амьдралаар явж ирцгээсэн бид нар бүгд. Тэгэхээр бид нар хүүхдээ юу заах юм? Над шиг амьдрыг заах юм уу? Мэдээлэлгүй технологигүй үзэж харах юм байхгүй. Үгнээс зөрдөггүй, зөрүүл зодуулдаг, нүдүүлдэг. Өөртөө мэрэгжлээ сонгож чадахгүй, эцэгхийн заасан мэрэгжлийг
Очоод ордог, дуртайчаа дургуучаа 4 жил төгсөө сурдаг. Сураа төгсдөг. Төгснөгээ дараа бас нэг албан байгууллагт ороод бас нэг ахмад усуудад загнуулдаг, зодуулдаг. Тэгээ цалингийн оронд архины ширээний ар суудаг. Ахын доо хожортой хүн болно шүү гэсэн нэг ахныг дагаж арх ууж тамхи татаж тэгж байгаа нэг авгаа нэртэй яг цаадалтай бас яг чамтай адилхан зовсон нүдсэн амьтан зүгүүсэн заалгасан нэг хямдхан хувцастай хямдхан бодолтой нэг хүүгэнтэйгээ суугаад тэгээ цаашаа явцгаадаг. Бид яг өөрсдөө амьдралын хүүхдүүдэд давтуулах уу? Залуу нас тийм сайхан нас биш шүү. Хүний амьдрал нэг байгаанд аз юм. Нэг удаа байдаг л аз юм. Дахин байдаг бол нэрээс сүгэрж үхнэ. Боли ч юм. Одоо би зүгээр дараагийн 60 нас ямар байх нь вэ? За аз болоо 70 нас ямар байх нь вэ? Хүний өдөл нас ямар байдгүй би тэрийг л үзмээр байна. Би одоо хөгшин нас ямар байдгийг тэр ухаарлал нь, тэр гэгэрл нь, тэр хүний орчлонгийн тэр элдв гоё чимэлээр шунал тачаалаас ангижрах тэр цэвэршилт нь ямар байдгийг би тэрийг л үзмээр байна. Тэрийг тэнс би буцаад залуу насах, буцаад арьс минь өнгөмийн сайхан болох, буцаад нэг арга нь олдохгүй, ааш нь танихгүй хүүгнүүдтэй орд ирний ажил хийгээд олхоогүй заван өдөр хоногийг барж явна гэж би хүсэхгүй байна. Үнэндээ хүсэхгүй байна. Одоо тэгээд бас ингээд босон болоогүй хүүгнүүдээ араас хөөцөлтөл эсвэл нэг архиар, эсвэл нэг айтайхан үгээр найрчих гад ингэж явж идэг тэр нэг замбраагүй залуу нас би хүсэхгүй байна. Залхаж байна. Яах юм? Үдсэн шүү дээ. Болоо шүү дээ. Тэрнээс би юу голов? Юу ч олоогүй шүү дээ. Эсвэл огт танихгүй үнтэй ахиж нэг амьдрал, бас нэг хадам, ураг, төрөл, хамаатан, садан идэргээл босон болоогүй найр наадамд нь очиод хэлж ярих хүнч байхгүй, таньч мэдэх хүнгүй дунд нь ганцаардаж суугаал очиод тань тэрхгүй усуудаа золгоол байраад өөрийгөө тайлбарлаад өөддөө өнгөтэйгээр ярих гал худлаа үний юм яриад сууж ах тийм залуучууд болмооргүй байна. Нэг цагаан сараар баахан танихгүй усуудад очиод бууз идээл олигтойч нэг амруугаа ич чадахгүй ичээл нэг ганц хоёрыг идсэн болоод тэгээд аль нутгийн хөөгээд даав ээжигээ амьдралаа бүх юмудаа тайлбарлаад ингээд толгоогоо илдэг ч юм уу, хамраа ухдаг ч юм уу, хумсаа мэрдэг ч юм уу ингээл тэнд хүн ирэхэд суумааргүй байна. Болоо би тэрийг үтсэн. Тэр амьдралыг би үзээгүй ш үтсэн. Удаар би хэлж шít. Энэ гоё харагдах, энэ шунал тачаал, энэ шуламж итгэрийн ааш, энэ улс төр, энэ утгагүй хэрүүл уруул бүх юмыг орхиод огоороод зүгээр өтлөх, ухаарах, магадгүй тэр хүмүүсийн хүсэж тэр гэгэрх тийм зүйлийг энэ орчлонд үзэх юмаа үзлээ дээ. Орчлонгийн чанагш юу вэ нүү? Цаана юу гэдэг юм бол? Хүний амьдрал гэдэг ийм л юм байж дээ гэж. Амьдралдаа дүгнэлт хийх тэр өдөл насыг би үзмээр байна. Өдөл насыг би үзэх гэж явна. Гайхамшигтай сайхан амьдрал байлаа гэж. Тэгтээ ганцхан байсан аз юм даа гэж. Хоёр байсан бол би амьдрахгүй би шууд амиа орлоо. Хэрвээ за одоо ингээд нэг 60 хүрээ дахиад нэг 20 наснаас эхлэх үгүй би шууд үхмээр байна. Намаа гунтуулаад ог. Эсвэл би өөрийгөө олчих. Би наа заван бохор амьдралаар ч ахиж амьдрмааргүй байна. Ядарч байна. Ахаа сурах гэж, ахаад мэдэх гэж, ахаад амьдрах гэж алингаа алдаж явмааргүй байна. Одоо болоо шүү дээ. Ахаад айлын охины аргыг олох гэж, өөрийгөө үгүйсгэж, айлын сайн нөхөр хүүхдийн сайн аав болох гэж өөрийгөө насан туршид нь нурууга холовтол, өвдгөө нугартал зүтгэмээргүй байна. Хүний сайн хань, хүүхдийн сайн аав болохын тулд өөрийнхөө амьдралыг үрэн таран хийж дандаа хүний зүйлийг зүтгэмээргүй байна. Одоо болсон. Үзлээ. Хүний амьдрал ийм л байдаг юм байна. Дараагийн уусад байдаг бол захиж хэлмээр байна. Хүсээд байх юм биш шүү гэж. Хүн болох тийм хүсээд байхар зүйл биш шүү. Энэ худал хормог, энэ бузар булагийн дундуур л туучдгийг.
энэ тийм жаргалтай юм байдгүй шүү гэж. Ийм жаргалтай юм байдгүй шүү гэж. Би хэлмээр бит. Хүмүүс нэг тийдгээ амьдрах сайхан байхan да. Хуцсан үз. Юу гэдэг вэ? Нэг юм Facebook дээр нэг юм яваад байгаа үст. Яасан? За, үй, баялаа дээ. Зугаалж ирчээд юу? За, дугаа чаашин тавь. Дугаа чаашин гараашин тавиад. Үй, яач гисэн? тоглож байгаа яваад байгаа ч юм. Маяглаа. Гутлаа өрөө тайлаарай. Аагун завгүй байна. За галзуур ба. Нэг юм дээр нэг челленж юм уу? Хөөшөө чимээгүй. Ой бас энд бас юу вэ? За дагаж маяглахгүй шүү. Тэр гадуур гарч. Ой. Агаад газуу гарч ирчээж юундаа баялаад байгаа юм. Гадуур тэмээ тэнж. Орон гэргүй юм шиг тэнж ирчээд. Үй. Юундаа баялаад байгаа юм. Орон гэргүй юм шиг тэнж ирчээд. Юу ч унтаж байгаасаа. Унтаж унтжгаад ирсэн юм уу? Ингээл амьдрал шүү дээ. Энд ч амьдрал шүү дээ. Энэ Facebook дээр нэг челленж явуулсан. Хөгжмийн зохиолчийн ажил амархан уу? Мөнгө их олдгоо гэхлээр би хуц хийсэн гэдэг нэг юм агентийн ажилд гоё мөнгө олдгоо гэхлээр хуц хийсэн гэдэг нэг тийм челленж ирэх юм явуулсан шүү дээ. Би тэр челленжийг хэлчих. Хүний амьдрал сайхан уу? Жаргалтай байдгүй бол хуц гэж юм гэж хэлнэ. Хүн болох сайхан уу? Хүний амьдрал гоё юу гэвэл би хуц гэж хэлнэ. Тийм гоё юм биш. Гой байгаасаа гэдэг бид нар насан туршдаа хүссээр гал дуусдаг. Хүү ер нь амьдралдаа нэг хэсгээ нэг юм дурсамжтай хоцордог шүү дээ. Эцээцтэй. Хитгэн дурсамжтай. Ихэнх нь хүнд ярьдаг. Биднээс дотоод сэтгэлийн дурсамжууд. Ихэнх нь хүмүүст ярьдаг. Гэрлийн гэлбаа болсон. Энэ амьдралын түнэр харанхуй дотор гэрлийн гэлбаа шиг одом иччин хитгэн дурсамж байдаг. Нэг сайхан хүнтэй уулзсан тэр хүнээс нэг юу гэдгийг магадгүй нэг сайхан ирчүүд нь бол нэг сайхан тэр залуу настай нэг сайхан өсгөдөө учирсан тэр нэг дурсамж болно. Нэг сайхан хүнээс нэг гоё тийм сэтгэл тасгийсэн нэг үг сонсох. Насан туршид бодогдсон тийм үг сонсох. Тэр бол их гоё дурсамж болно. Тэгээд ер нь амьдралын бүтэн амьдралын тухайх ингэ бодлуудыг эргээ бодоод үзэхдээ дандаа зовлон байдаг шүү дээ. Дандаа зовж исэн л байдаг. Хүүхд ах үеэс авахгүйла бид нар ингэ жаргалаа тоолыг бол тоотой. Зовлонгоо тоолыг бол барагдахгүй. Хүүхд ах үеэс авахгүйла хүний хөгшин амьдрал хөгшин нас хүртэлх бүхий л амьдралын хугацаанд бид амьдралаа дүгнээд үзвэл дандаа зовлонгийн дундуур л явсан байдаг. Хүнтэй амьдрч гэсэн асар их зовлонгийн дундуур л явдаг шүү дээ. Хүний арга ивийг олох. Хүнтэй бас нэг салахгүй, сарнихгүй хүн шиг, эвтэйхэн шиг, бие нэгэ зовоохгүй хүн шиг амьдрах хэдэрчин бол өөрийнхөө байж чадахгүй хүний ая таавар байна гэдэг чинь нэгэн төрлийн зовлон шүү дээ. Өөрийнхөө байж чадахгүй. Өөрийнхөө дураараа байж чадахгүй. Нэгэн төрлийн зовлон. Бид бүтэн амьдралын асар их зовлонгуудын дундуур ганц хоёр гэсэн гэрлийн гэлбаага жаргал гэж боддог. За нэг ингээд нэг сайхан хоол идэг. Ишин хувцас авах. Наадамд нэг өөрийнх нь сонирхдаг бүх төрүүлэх тэр нэг хэсэг нэг хэдэн секундын жаргалыг л бид нар жаргал гэж боддог. Эсвэл одоо юу гэдгийг хүссэн шунсан дур тачаалынхаа ард нэг жаргацсан юм шиг. Тэгтээ даанч биднээс юм хитвчний мөнгөтэй адилхан тэг тогтоод үлддэг зүйл биш л дээ. Амьдрал дэндүү хурамж. Бид их гоёмсгоор ярьсаар гал дуустдаг. Бүх юмыг гоёчилж ярьсаар гал.
Хөө яста сайхан байна оо хэдэн хүүхдүүдийгээ буян жаргаж байна тэр гэж яста яаж гацхгүй гэж худлаа ярьдаг байна. Хэдэн хүүхдүүдийгээ буян жаргаж байна маргаж байна ач шиг. Хизээч хүүхдүүд маань биднээсээ жаргаадаг шүү дээ. Бид хүүхдүүдийнхээ буян жаргадаг хүн ер нь байдаггүй баха. Энэ бас тийс шал худлаа үг. Бид хүүхдийн төлөө жаргаж боддог үгүй дандаа зовж боддог. Дандаа зовдөг, өвдчихгүй, өлсчихгүй. Ажил төрдөнд орчихгүй, амьдрал нь сүрчихгүй, аж ахуйч нар маань гэмтчихгүй, бэртчихгүй. Бид нар хүүхдэд жаргаж боддог. Оо жаргалтаа сайхан байна даа гэж. Үгүй дандаа санаа зовж идэг. Дандаа сэтгэл уяатай байж идэг. Ярьсангүй, тэрсэнгүй, тэр минь сайн уу, энэ минь сайн уу? Ажил төрөлчин сайн уу? Мөнгө төгрөгтэй юу, ашиг орлоготой юу, ааш авирсан зүгээр үү, хоёрын хооронд юу болоод байна уу, яаж ийн үү? Хичээл сурдаг нь тийм юм. Дандаа биднээс сэтгэлийг хилээд, дандаа бидний сэтгэлийг шалгадаг. Бид нар үр хүүхдийгээ буян жаргадаггүй шүү дээ. Хүүхдлээ зовдөг шүү дээ. Шудраг байцгаая. Та нарсын анзаарахгүй байдаг үннийг би ярьж байна. Анзаарахгүй байдаг. Үнэн дээр энэ хүний амьдрал гэдэг нь хүний амьдрал гэдэг маань үнэн дээр хэцүү шүү. Амсгийг цаг хугацааны 50 наснд л ирдэг юм байна. Нэг үг хэлэхэд олон хүмүүс 50 наснда ч гэсэн бас амарч чадахгүй явж байгаа. Хэдийгээр миний хүүхдүүд байж гин би мэдээж би ажил төрлөө хийж гэр орнод хийж гин гэр бүлээд хийж гин. Гэхдээ сэтгэлийн хувьд бас нэг арай жоохон амс хийж байгаа. Арай гэж нэг олон юмдаас өөрийгөө чөлөөлж байгаа. Олон мэдгүй, олон сэтгэл зовоосон, олон шаналгаж ийсэн тэр зүйлүүдээс өөрийгөө хүчээр чөлөөлж байгаа. Хүчээр өөрийгөө амрааж байгаа тэр нас маань одоо яг өнөөдрийн энэ 50 нас нь миний хамгийн сайхан нас. Магадгүй 60 наснд би өөртөө гайхамшигтай сайхан нас гэж яриа суужиж магадгүй. 60 наснд би амьд байж байвал би та бүхэнд тэгж ярина. 60 нас үнэхээр гайхамшигтай нас байдгийн байна гэд би яриа сууж байгаа. Одоогоор бол миний 50 нас үнэхээр гайхамшигтай нас. Би одоо 40 насмаас 30 насмаас гэстөө үнэхээр за болич юм. Би одоо тийш очихгүй. Би тэр насн дээр очимооргүй байна. Адагдаад би одоо өглөө дуртай хүмүүсээ гарч шít. Яагаад гэвэл би хин нэгэн хүнд яаж харагдах вэ гэдэг тухай би бодохоо болж байгаа. Хин нэгэн хүн намайг яаж харах вэ гэдэг тухай бодохоо болж байгаа байхгүй юу. Тийм учраас би маргааш шорт өмсөө гарсан ч болно. Шорт өмсөө дээгүүрээ зүгээр нүцгэн жээжин дээр жилет өмсөө гарсан ч чадна. Яагаад гэвэл надад хамаагүй. Одоо би зүгээр хуучин машинтайгаа хуучин машинаа угаахгүй хэртээ тоостоор хамаагүй би хамаагүй л явж байгаа. Миний машины ямар харагдах нь хинч хамаагүй зүйл. Хин нэгэн хүн надад оноо өгөөсэй гэж би бодохгүй. Энэ мундаггүй, мулгүй юу, тийм үү, юм уу гэдэг тэр үг надад хамаагүй байна. Ямар сайхан нас вэ? Ямар гоё вэ? Надад тэгээд өглөө болгон тэгээд өөртөө хийм сормоос наагаад үсээ ажид химийн будгаар будаад нүүрэндээ давхар юм нялал бодоод тэгээд өндөр эсхийд өмсөөл ингээл дондогноод тэгээд амар боловсон болох гээд аятайхан хүн шиг харагдах гээд ингэж зовхгүй айгу гоё. Эсвэл нэг мундаг соёлтой залуу болох гээд эсвэл мэдлэгтэй мундаг авьяастай мундаг хүн болох гээд алингаа алдаад фэйсбүүктэйч нэг гоё нийт нийгмийн төлөө амьдэрдэг, эх орныхоо төлөө зүтгэдэг, ард түмнийхээ төлөө бодолтой эдэргээл бас нэг газар нутгаа өмөрдөг би жүжиг тамиаргүй байна. Одоо би тэр жүжиг надад үнэндээ сонирн биш байна. Би энэ хин нэгэн хүн таалагдмааргүй байна. Энэ их гоё нас шүү. Маш гоё нас. Альва нэг үний гуйж гушмаарчгүй байна. Дургу бол яв, дуртай бол наашир. Тим насан дээр ирсэн. Амар гоё. Бид нар задуу байж дургу байж турлаа араас нь нохон гүдэг шиг дагдаг үзтдэг. Дургу үнийхээ араас үрдэл дуулжхтаа гэдэг үүдэнд нь очиад ингээл үүдийн сахиад, утсын сахиад аав ээж нь хөөгөө туугаад ад үзэл
Аль муухай ааш авираа гаргаад ахад хүртэл дурлцсан тэгж нэгж гэл гоо хамаагүй хүний төлөө бас аригтаар суугаад амьдрал сүрчтэй эдгээ тэрэгддэг үсттэй. Тэ амар нас шүү. Хамаагүй хүний төлөө бүр амиа хорлоо амьдрал утгагүй болчихлоо өдрж мэгээд. Яачаад ийсэн. Чамайг ч хүн байна ч гэж тоохгүй байгаа хүнийг хойноос хөлөө гуртлахгүйгээл бидээс залуу насны турш тийм л байсан шүү дээ. Эцэг ихэнч үзий ядаад тэр эрхэн тэнэг охинч үзий ядаад ах чинь эргүү юм шиг эргэнүүдэн дээр очиж зогсчихсан гудамжны төгсгөл байрны орцонд тэгээ шүн нойроо алдаал тэгээ тэр хүнд байхгүй бол одоо ингэж нохороо нурчж байгаа юм шиг амьдрал сүрчж байгаа юм шиг чи ямар амар бодол вэ? Одоо намайг одоо хинч уяраж чадахгүй шүү дээ. Над шиг одоо ингэж нэг нэвчтэй энэ зүрхийг өстэй нэвчтэл буудуулчихсан энэ амьдралын олон зовлонгоор буудуулчихсан ийм хүн бол одоо тэгээд тэн дотор нэг шархлаад нэг идгээл ингээд ах тийм зүрхч үлдсэнгүй шүү дээ. Оо одоо юу гзэрдлээ болж тээ. Амар гоё насан дээр явж шүү дээ. Йой. Манаха. Хар зөлгнүүдаа. Миний ярьж байгааг ойлгож байна уу? Монголын их амгалан гэж. Угнаа сайхан оронд байгаа шүү хэвлээ. Бүгдээрээ баяртай.